Тэр маш хурдхан шиг Аз намхундлын бүс нутгийн хувьд бол гол индексүүд ямар байна? Энэ маань Монголд юу гэсэн үг юм бэ гэдэг талаар харцгаая л да. Тэгээ одоогийн хувьд бол үнэхээр Аз намхундлын бүс нутгийн хувьд бол улаанаараа эргэлдэж байна. Малайзиг аваад үзэх нэг хувьд авсан, Шинэ Зеландыг аваад үзэх 3% авсан, Никийг хараад үзэхэд бүр 6% авсан буюу ер нь маш огцсон бөгөөд улаанаараа эргэлзсэн ийм өдрийг угтах, ийм 7 хоногуудыг үргэлжлүүлэн авах ийм одоо төлөвтэй байна. Тэгэхээр зах зээлийн хувьд яг харахгүй үндсэн хөдөлгөгч хүч бол геополитик эрчим хүч буюу одоо газрын тосны шок болж хувирлаа. Израиль, Америк, Ираны мөргөлдөөн 2 дахь 7 хоногт орж байгаа. Тэгэхээр газрын тосны ханганы нийлүүлэлтийн сүлжээ бол боддоор доголдож эхэлж байгааг бол харуулж байна. Вестхасын хувьд бол түрүү хэлснээр 108 орчимд бол хүрээд байгаа. Тэр өнгөрсөн 7 хоногт 36% огцсон өс нь бол сүүлийн маш олон жилүүдийн хувьд хараад үзэхлээр хамгийн хүчтэй огцсон савлгаа болж байна. Тэгэхээр энэ маань бол зөвхөн хараад үзэхээр орон улсын хоолой саатлын асуудал биш болж байна л да. Зарим том үйлдвэрлэгчид олборлолтоо тансан, агуулгууд нь дүүрч эхэлсэн, тээвэр бараг зогссон зэрэг мэдээж нийлүүлэлтийн гинжин хэлхэнд бол хамгийн бодит цохилтыг өгч байгаа. Тэгэхээр ингэснээр зах зээл дээр нэг л гол тод зураг гарч ирлээ. Хөрөнгө оруулагчид эрсдэл активуудаас мөнгөө татаж хамгаалтын байрлал шилжиж байгаасан. Тэгэхээр ойрхон орнуудын дайн газрын тосны үнийг $100-оос дээш түлхэж эхэлснээрээ Монголын эдийн засагт нэг чухал эрсдэл бол гарч ирж байна. Монголын хувьд бол шатхуунаа импортоор авдаг, бензиний үнийг төр тодорхой хэмжээнд барьж байгаа ч гэсэн дизель түвш бол зах зээлийн үнээр явдаг. Тэгэхээр яг энэ хэсэг бол уулуурхайн салбарын зардлыг шууд өсөх магадaltaй болж байна. Ягаад гэхээр уулуурхайн хүн техник, тээвэр, ухалт, ажилт, олборлолтод үндсэндээ бүхий л ажиллагаа бүхэлдээ дизель түвшээр явдаг гэдэг үг. Тэгэхээр дизелийн үн литр тутамд одоо 300-аас 500 төгрөгөөр өсөх юм бол томоохон уурхаануудын сарын зардал хэдэн 100 саяар, зарим тохиол бараг хэдэн тэрбумаар өсөх боломжтой гэсэн үг. Тэгэхээр дээрэс нь бол давхар цохилд орж ирж байгааг өнөөдөр та бүхэнд хэлсэн $8 ханш бас чангарах магадaltaй байгаа. Ягаад гэхээр гол урсгал маань дизелийн түвш худалдаа авахд шаардлагатай гадагшаага урсж байгаа учраас энэ бол долларын ханшид нэлээд сөргөөр нөлөөлж байгаа гэсэн үг. Тэгэхээр импортын өртөг давхар өснө. Энэ төгрөгт бол дарамт үүсэх нь тодорхой болж байна. Инфляц өсөх нь бол бас эрсдэл дагуулж байна гэсэн үг. Тэгэхээр уулуурхайн компаниуд бол яг одоогийн байдлаар нефтийн үн хаана хүрэхийг хэд байгааг сонсоод суух биш. Шатхууны үн болон валютын ханш өсөх үед буюу энэ давхар цохилд орж ирэх үед өөрсдийн зардал жоохон мэдээр нэмэгдэх юм бэ гэдгийг урьдчилан тооцоолох нь хамгийн чухал болж байна. Бас нэг чухал зүйл гэх юм бол CNBC телевизээ үзэж нэлээд баримжаагаа алдахгүй байх хэрэгтэй болж байна. Тэгэхээр Азийн зах зээлүүд бол яах аргагүй сөрөг бүсэд өнөөдрийн хувьд бол нэлээд бүжиглэх магадaltaй нь хамгийн их огцсон уналтыг үзүүлж байгаа нь болохоор Nikkei 51936 буюу нийт 6.6% уналтыг өнөөдрийн арилжаанд үзүүлж байна гэсэн. Коспигийн хувьд бол 7.7% уналт үзүүлсэн. Мөн түрүүхэн хэдхэн мөчийн өмнө шуурхай мэдээлэл орж ирсэн. Энэхүү мэдээллийн дагуу бол маш огцом үнийн савлгаа, индексийн хувьд савлгаа үзүүлсэн учраас circuit breaker буюу арилжааг түр хугацаанд зогсоосон ийм одоо зүйл болж байна. Тэгэхээр энэ дээр нэг анзаарах зүйл гэх юм бол $10 хувьд бол нэлээд чангарч байна. G10 буюу одоо бүх валютын эсрэг чангарч байгаа. Тэгэхээр зах зээлийн хувьд бол энэ ерөөсөө 3 дахь огж байгаа. Нэгдүгээрх нь эрсдлээс хөрөнгө оруулагчид зугтаж байна. Хоёрдугаарт дэлхийн хувьд бол олон улсын санхүүгийн нөхцөл байдал маань нэлээд одоо чангарч байна гэсэн үг. Гуравдугаарт түүхийд суурилсан Монгол болон бусад emerging market-уудад бол эдийн засгууд нэлээд дарамтад орж байна гэсэн үг. Энэ бол ялангуяа өнөөдрийн хувьд бол Азийн болон дэлхийн геополитикийн талбарт өрнөж байгаа үйл явдал маань Монгол улсад нэлээд хамаатай ийм мэдээлэл болж өрнөж байна.